бид нар энэ жүжигээрээ бид нар өөрсдийнхөө үгийг хэлж байгаа байхгүй. Том бослог гаргаж байгаа гэж. Родион Романович Раскольников бол алуурч. Хүн алуурч болж байгаа. Хүн алуурч болж байгаа. Би бурханд итгэдэггүй. Би зөвхөн өөртөө л итгэдэг. За намайг Лавга гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Унгаа хотын хөхөд. Тэгээ хотынхан бол ер нь Улаанбаатар хотынхан бүх газар амьдарч үзсэн гэж хэлж болно доо. Тэгээд 10 жилийн 16 дугаар сургууль төгссөн. Тэгээд соёл урлагийн их сургуульд ороод жүжигчин мэргэжлэр 4 жил сураад төгссөн. Би багада ер нь бол жоохон тийм даруу тий нэг тийм одоо юу гэх юм бэ нэг бүрэгдүүч гэх юм уу. Ер нь бол тийм галзуу одоо сахилахгүй тийм хөлгөөнтэй бол биш л байсан. Бараг захиач авч үзээгүй юм биш үү? Би өөрөө бол зориглож нэг 2 захиа өгсөн байдیں۔ Гэхдээ тэрийг хожим бид нар нөгөө 10 жилийн уулзалт төгссөний дараа нэг 10 жилийн дараа ч нэг уулздаг штэ. Тэгэхэд манай найз надад хэлжсэн байхгүй. Би нэг охин захиа өгүүлсэн чи өгөөгүй байгаа байхгүй. Өөрөө бас сайн тэгэн гутлаа өгөөгүй худлаа тэр охины өмнөөс надад хариулт өгсөн байхгүй. Уул нь харж их би яг авчид өгчих болон тойроо явангуут нь өгчих гээл яваасын нүдэн дээр юм яриад өгөөдөх шиг л байсан. Тэр үед өгөөгүй байгаа байхгүй. Бид нар чинь нөгөө зөвхөн Оросын сувг Монголын үндэсний телевиз ганцхан юм хоёрхан сувг үздэг байсан. Тэгээд тэр үед чинь нөгөө ардчилсан хувьсгал болоод нийгэм өөрчлөгдөд бүх юм чөлөөтэй болоод MTV Монголд орж ирээ л те. Анх MTV гэдэг чинь үзэл бүр ангаачлаа шүү дээ. New Kids on the Block гэдэг Take That эднийг анх хараад SCM-д эднийг хараад тэгээд нөгөө нэг ингээд дөрөв ингээд залуучууд нэлээ хамтлаг байгуулж болдгийм байх гэж анх тэндээс мэдэж авч байгаа байхгүй. Тэгэл айгүй гой санагдал ингээд нэг хамтлаг байгуулах юмсан. Гэл мөрөөдөл тавтаал. Ер нь бол хамтлаг байгуулах мөрөөдөл маань анх тэрнээс угшилтай л да. Анх MTV үзэл ингээд нүд чих онгоож шаал өөр ертөнцид очиж байгаа байхгүй. Тэр нэгэн жил Монголд хувьсгал болж шинэ нийгэмтэй боллоо. Энэ соёл урлагийн их сургуулийн сургуульд орсон болвол үнэхээр их энэ урлагийн замд одоо орох замыг нээж өгч байгаа байхгүй. Тэнд чинь ингээд бас шүлэг яаж бичих вдэ тэр хичээл хүртэл орж байгаа байхгүй. Тэгээд өөрсдөр нь бид нэр чинь ингээд шүлэг өчүүлээл, өгүүлэг бичүүлээл хичээл ордог байхгүй. Тэгээд тэр мэрийг ингээд хөөрхөн юм бичих гээд байгаа хүүхдүүд чинь тэрэн дээр ингээд шүлгийг ингэж бичдэг юм аа тий. Мөр холбоно гэж ингэдэг, толгой холбоно гэж ингэдэг юм тий. Сүүл холбоно гэж ингэдэг заачж байгаа юм чинь. Бид нар чинь хөөрхөн юм бичих гээд байгаа хүүхдүүд чинь шууд нөлөөлчихөж байгаа байхгүй. Тэгэл өөрсдөө дууныхаа үгээ яг зохиож эхлээл. Тэгээ маа төгсөө чинь нөгөө гитар өөрхөнд арчдаг. Тэгээ гитар дээр бас нэг ингээл аймаа зохиочд болохоор. Тэгээд анх дуунуудаа хийж эхэлсэн. Хойд бичлэгийн студ айгу ховор. Тэгэл нөгөө FM радио дээр очиж бичлэг хийлгэн. FM радио чинь тэгэл нөгөө ажиллаа хийж байгаа учраас ажил тарснаас хойш бид нар чинь хулгаагаар ингээл инженер ах нарыг гуугаал те. Ах нарыг очиж найраал хоолнд авч өгөл. Тэгэл анхны бичлэг хийж байгаа. Тэгээ анхны бичлэгээ хийлгчээд нэг л одоо өөрийнхөө хоолойг сонсоод ирсэн наалддаг хичээд болдгоо. Бүгдээр хэлэх миний хоолойг сон чи яаж би бас аягүй сонирхолтой. Бүгдээр хичээд яана юу хийж вэ? Сэтгэлээр өгөө. Тэгсэн чи өглөө ангийнхан хурж ирээд тэгээ заасан дуугаа авчихсан өөдөлч бүү юм. Сонсоо эхлэнгүй гэсэн чи. Үгүй сонсё. Тэгээ сонсгосон чи нөгөөдөлч. Үу ямар гоё юм. Тэгэл анхны урмаа ангийнхнаас авч байгаа. Тэгэл бөөн баяр. Тэгээ манай ангийнхан чи ерөөсөө манай хамтлагийн хамгийн анхны фэн тахгүй. Хавар хүссэн мөрөд дурсан хүн сэргэн эргээд тэг хонжилүүдээр дүүрэн нисэн анд нөхлийн их сэтгэл дурдал хайр хүсэл бүхнийг дуулаа. Манай нэг юм жижигхэн тайстай тэрэн дээр бид дөрөв гараад дуулт. Дуулах. Манай ангийн охтууч тэнэс та ориг чаалаар хаалтаж юмж наалстай. Бандерны дамжилж гарч марж ингээ сэвждэг. Хоёр нөгөө Майкл Джексны концерт үзсэн нөгөө
MTV тэгээ Майкл Джексны концертын дээр октод аягүй хаадж байдаг. Тэр хамгаалагч нар наваад чирж гараад тэрийг дуурайч. Манай анги октод хаадж байна. Өмднөөс зуураад. Аюу тэр манай анги одоо ангийнхан бидний анхны фэн болж исэн тэр дурсамж бол ерөөсө хизээж мартагддаг. Сайхан дурсамж байдаг. За анхны Достоевскийн Гинзим романаас сэдвэлсэн Гинзим жүжигт тоглооч гэсэн урилгыг хүлээж аваад үнэхээр их айсан л та. Тэр айцыг бол давж чадсан. Тэр айцыг яаж давсан бэ гэхээр манай найруулагч, манай продюсер, манай туслах найруулагч одоо энэ зохиолч манай энэ жүжигийн баг хамт олон бол намайг үнэхээр одоо цоо шинээр төрүүлж чадсан. Тэгээ би бол бүх юмыг цоо шинээр гэсэн. Би бол яг оюутан дүнгэж соёл урлагийн сургуулийн босхыг алхаж байгаа яг оюутан үедээ эргэж очсон байхгүй. Ямар азар би саналыг хүлээж ав. Би айгаад болцсон бол яана гэж. Би бол айгаадсан өмнөдөө. Тэгээ би болцсон бол яана гэж одоо би боддог шүү дээ. Ямар зориг гаргаж ямар юм намайг ивэгээд би ийшээ энэ жүжигт орж чадваа гэж одоо бол үнэхээр их баяртай байгаа. Яагаад баяртай вэ гэхээр бол маш их нь сурж авсан да. Өөрийгөө цоо шинээр нээж чадсан да би маш их баяртай байгаа. Хүн алсан хүний сэтгэл зүй одоо юу гэдэг нь тэрийг гаргана гэдэг бол ямар ч хүнд хэцүү байхгүй. Хүн алах болсон шалтгааныг илүү барьж би явъя гэж бодсон байхгүй. Хүн яагаад алах вэ? Юу энэ хүний хүн алах хэмжээнд хүргэвдэ? Юу энэ хүний тэгтлэн бачууруулж, тэгтлэн самууруулж те тийм солиотой галзуу байдалд хүргүү гэдгийг л их бодсон л доо те. Тэгэл энэ нийгмийн болж бүтэхгүй байгаа байдал те тэр 150 жилийн өмнө те тийм муухай нийгэм байсан л байна. Өнөөдөр ч гэсэн байж л байна. Тийм үст. Үнэхээр зарим үед хүний одоо сэтгэл санааг бухимдуулсан бүр ямар новшин бэ гэдэг юм ширээ шаамаар тийм үеуд хүмүүс зөндөө тохиолддог штэ. Тэр мэрийг ингээл жишээ нь ингээд бодож байгаа хэрэг те. Энэ жүжигээрээ бослог гаргаж байгаа гэж яриад байгаа юм л да. Ургийн хүн бол нэгэн урлаг бол нийгмийн төрөнд алхдаг гэж ярьдаг шүү дээ. Нийгмийн төрөнд алхах нь юу вэ гэхээр би хоцрогдчоод би мяа аваад байвал хинч намайг даган дуурахгүй, хинч намайг шүтэн бишрэхгүй байхгүй. Тийм үстэй. Би төрөнд нь байж би тэр хүмүүсийг гайхшруулж ийж би тэр хүмүүст үлгэргүй байдал үзүүлэх ёстой тий. Тэрийг би бол маш их баримталдаг байхгүй. Тийм учраас би бохир заан байж болохгүй. Би муухай байж болохгүй байхгүй. Би бол урлагийн хүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа байхгүй. Хүмүүст гоо сайхан харагдах, гоо сайхан байх, хүмүүс сайн сайхан харагдах тий. Бүх уцлалтаараа ч гэсэн бүх юмараа би тийм байхыг аюу хүсдэг. Одоо ч гэсэн тийм үе ирсэн хүмүүс бүх жүжигчид ч гэсэн тийм болж манай ахмадууд ч гэсэн ер нь тийм болж тий. Залуучууд ч гэсэн тийм болцсон. Тийм учраас бол өөртөө маш их анхаарал тавих хэрэгтэй. Ялангуяа урлагийн хүн өөрийгөө хизээч гаргуунд нь хайж болохгүй байх. Үргэлж гоёороо байх. Тэгжиж фэнтэй байна уу гэхээс тэгэхгүй бол фэнгүй болчих тийм үстэй.